Баярлалаа. Миний яриаг зүгээр сонсогдож байна уу? Зүгээр байна. За мэргэжил сонголт гэж юу вэ гэд асуух юм бол манай эрдэмтэн судлаачид маш тодорхой ойлгомжтой хариулт өгч байгаа учраас яриа өөр талаас нь хэлье. Ер нь судалгаанаас үзэхэд хүн одоо 65-аас 70 наслаа гэж бодох юм бол нэг одоо 40 жилиг ойролцоогоор тий өөрийнхөө яг сонгосон мэргэжлээр ажиллахад зориулдаг байх нь шүү дээ. Тэгэхээр хүн ямар мэргэжил сонгоно ер нь одоо насан туршид өөрийг дагаж явж байгаа учраас аз жаргалтай амьдрах уу, сэтгэл хангалуун амьдрах уу, утга учиртай амьдрах уу гэдэг бүх зүйлийг мэргэжил сонгохоос бас шалтгаалдаг байх талтай. Өөрөөр хэлбэл мэргэжил сонголт гэдэг бол шууд ингээд хийчдэг ч юм уу те санаагүй хийдэг сонголт биш байгаа байхгүй юу? Яг мэргэжил сонголтуудыг ингээд багтлаад үзэх юм бол ерөнхийдөө 4 төрөл байгаа. Яг одоогоор мэргэжлээ 7-8 төрлийн мэргэжил байгаа гэж ярьж байгаа. Тэр нь юу гэсэн үг гэхээр бид нэр 7-10,000 төрлийн үйл ажиллагаа боломжтой тийм сонголт хийх боломжтой юм байна. Тэгэхээр хүн одоо мэргэжлээ ингээд сонгохдоо хүнтэй харьцдаг мэргэжил юм уу те? Эсвэл одоо яг амьтантай харьцдаг, амьтантай одоо илүү ойр байх мэргэжил байх юм уу? Эсвэл байгаль орчин байх юм уу? Техник технологи байх юм уу? 4 төрлийнхөө одоо яг хэсэгт эхлээд өөрийгөө ингээд яг аль нэг нь тохирох вэ гэдэг нь маш сайн мэргэжлээ сонгохоос өмнөөс бодох хэрэгтэй. Тэгэхээр яг дараа нь бол ярих энэ бол ялцгүй өөрийгөө танихаас эхэлдэг асуудал. Тэгэхээр яг энэ хүү өөрийгөө олохын тулд сайн дурын ажилтан хийх шаардлагатай юу үгүй юу? Гэхдээ бас ерөнхийдөө ямар төрлийн тийм ажлыг хийх ёстой юм бол өөртөө тохирсон гэдэг. Яг энэ хүү асуултан дээр манай цэцмэл өгч маань хариулт. За таны мик хаалттай. Эхний ээлжинд өөрийгөө олох гэдэг үгнээс жоохон зайлсхийх хэрэгтэй санагдав. Яг тэр өөрийгөө олох гэх маш хүн сонсогддог учраас хаанаас олох юм, яаж олох юм гэдэг ч өөрөө сэтгэл зүйн үед дарамттай. Тэгэхээр өөрийгөө таних. За энийг маш энгийнээр ярих юм бол бид нэр бүтээгдэхүүнийг бид нэр яадаг вэ? Зах зээлд нэвтрүүлэхийн тулд бүтээгдэхүүнийг ихлэ бид нар таньдаг шүү дээ. За энэ бол юунд зориулагдсан, ямар шинж чанартай юм, юунд хэрэглэдэг юм те. Дотоод мөн чанар нь юу юм, яг ямар хэрэглэгчд зориулсан, ямар зах зээл дээр энэ бүтээгдэхүүнийг гаргах юм. Тэгэхээр одоо яг энэ 12 дугаар ангид төгсөж байгаа хүүхдүүд хэдийгээр Монгол улсын иргэн ирээдүйд нийгэмдээ хувь нэмэр оруулах иргэнч гэсэн энэ чинь зах зээл дээр өөрийгөө борлуулах, зах зээл дээр одоо өөрийгөө бүтээгдэхүүн гэж үзвэл яг аль зах зээл дээр ямар хүмүүс зориулж байгаа энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж ашиглах вэ гэдэг талаас бас харж үзүүлэх үнэтэй ойлгомжтой байна. Тэгсэн одоо гам бэлэг гэдэг хүн бол яг бүтээгдэхүүн биш та аль талбарт өөрийгөө бэлдэж байгаа бүтээгдэхүүн те. За тэгвэл яг шинж чанар нь ямар юм? Чамайг жишээлбэл ямар газарт хүмүүс авч чамд ямар одоо хэмжээний мөнгийг төлөх хэмжээнд чи юм бүтээгдэхүүн байгаа юм яг одоо байна. Тэгэхээр хүмүүс ингэж асуудаг. Өөрийгөө таних бол дуусахгүй процесс юм аа. Энэ бол маш хэцүү гэж. Өөрийгөө танин гэдэг бол болно. Энэ бол их энгийн. Нэгсэндээ яг одоо ямар байгаа юм бэ гэдгээр таних штэ. Өнгөрснөөс эхлээд өнөөдрийг хүртэл би яг юу хөрөнгөлөөсөн, ямар одоо зан чанар, ариас ур чадвар те, ямар өвдөлттэй төрсөн гэдэг бүх юмудаа нэг гэж бодож байгаа. Яг одоо би ямар байгаа гэдгээр тодорхойлчих гэсэн. Би юу дуртай дургу те, юу хийж чаддгүй, миний хүсэл зорилго яг өнөөдрийн байдлаар ямар байгаа. Харин өөрийгөө бүтээн гэдэг чинь бас туршин процесс. За тэгвэл яг ийм байгаа одоо бүтээгдэхүүнийг би өөрийгөө бүтээн гэдэг маань бүтээгдэхүүн хөгжүүлэх гэсэн үг шүү дээ те. Энэ бүтээгдэхүүнийг би яагаад илүү сайжрах юм? Тийм үг гэдэг шүү дээ. Хүн бурхан чөтгөр хоёрт зэрэг үйлчлэх боломжгүй гэдэг. Тэгэхээр нэгсэндээ өөрийгөө таниад би сайн тал руу эсвэл муу тал руу чиглэлтэн байгаа мó гэдгээс танин гэсэн. Хэрвээ та муу тал руу явах гэсэн бид яаж сайн зүг рүү зөв байхад чиглэх юм бэ гэдгээ өөрийгөө бүтээх процессор хийх юм шүү дээ. Тэгэхээр энэ өөрийгөө танин гэдэг маань өөрөө 2 жилийн дараа дахиад нөгөө нэг одоо өөрийгөө таньж мэдсэнтэй холбоотой үнэт зүйл ихтгэл үнэмшил хүсэл мөрөөдөл өөрчлөлтөд дахиад та дагаал нөгөө мөн чанар савлжиг учраас хэдэн жилийн дараа дахиад өөр зүгээ хандаад өөрийгөө таних. Дахиад олон жилийн дараа өөрийгөө таних. Тэнтэй холбоотой өөрийгөө бүтээх процесс юм. Тэрнээс зөвхөн мэрэгчлээ сонгохын тулд өөрийгөө таньчаад за яг надад ингэж хэлэх юм байна гэчээд тэгээд тэр чихтэй явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрийгөө таних гэдэг бол хэцүү зүйл биш. Зүгээр яг одоо та
та ямар төвшин бүх талаараа ямар төвшин байгаа гэдгээр олж тодорхойлж шинжилгээ хийнэ л гэсэн. Шээс асуухын өмнө яг илэрхийлжсэн. Хүн дуртай зүйлийг хийх нь зөв юм уу эсвэл чадахгүй зүйл рүүгээ зоригтой зүтгэх нь зөв юм уу? Та энэ дээр яг хариулт өгөөч. Энэ талаар за Микэ угаасаа яригддаг сэдвэлтэй. Эхний ээлжинд яг одоо мэрэгжил сонголтын хувьд бол дуртай хэрнээ чаддаг зүйл дээр илүү анхаарсан дээр яагаад чи эхлэлтэй дээрээс нь мэрэгжил гэдэг маань өөрөө ирээдүйд би амьдралаа залгуулж мөнгө олох гэдгийн зэрэгцээ яг чиний хүсэж байгаа хүсэл тэмүүлэл зорилгыг чинь биелүүлэх тэр шатны гишүүр гэж ойлгох хэрэгтэй мэрэгчлийг. Тэгэхээр ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр ингүүл их зүгээр санагддаг. За би яг одоо өөрийгөө түрүүн танихтай холбоотой яг юу хийвэл би аз жаргалтай амьдрах юм. Яг юу хийвэл би бусдад хувь нэмэр оруулж чадах юм. Тэгвэл надад болон бусдад гэдэг хоёр талаас хараад тэгвэл энэ зорилгод хүрэхэд маань ямар мэрэгжил надад илүү зөвхөн байх юм. Ямар мэрэгжил туслах юм. Би энэ мэрэгжил дундаас алийг нь сонгуул миний нөгөө ур чадвар нөгөө сонирхол тэр зүйлтэй нийцэх гэдгээс ахцуулж харах хэрэгтэй. Хүүхдүүд яадаг гэхээр надад ч гэсэн тохиолжсэн. Би 10 жилдээ одоо математик хийм их сайн байсан. Тэгсэн багш намайг юу гэсэн гэхээр чи эмч болвол гэсэн хол явна да. Гэтэл би тэр хичээл сайн байна гэдэг чинь тэр миний зорилгод хүрэх хэрэгсэл мөн үү гэдэг чинь бас өөр асуудал байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд юунд дуртай юм? Яагаад тэрийг одоо хийхийг хүсээд байгаа юм? Тэр чинь чиний хамгийн тэр одоо алсад харагдаж байгаа алтан гац руу чинь хүрэхэд яаж тус нэмэр болох юм гэдэг талаас нь холбож байна. Ингээд мэрэгжлийн эзэмшээд амьдрал дээрээ гараа явж хахад хүссэн хүсээгүй чиний чадахгүй зүйл хийхийг хүсэхгүй дургу бүх зүйлүүд хийхийг амьдрал шаардаад ирнэ. Тэр болгон чинь нөгөө нэг чаленж болоо явчих штэ. Тэр бол амьдрал чадахгүй зүйлүүд угаасаа л хийгддэг учраас анхнаасаа мэрэгчлээ сонгохдоо дуртай хэрнээ чаддаг. Тэгээд яг чиний нөгөө зорилгод чинь бас хамт чиглэж хүрэхэд тус нэмэр болох маш олон зүйлүүд юм. Цогцолж харах юм зөв. Тэрвэш анхнаасаа би чадахгүй зүйлээ барьж аваад өөрийгөө ялч хийлээд энэ мэрэгчлийг эзэмшээд амьдрын гэдэгтээ тийм хүнд ихлээр хийж яах юм гэж өөрийгөө зоож яах юм. За баярлаа. За би тэсэн бэлэг өгшөөс асууя. Мэргэжил зөв ба буруу сонгосны одоо за буруу сонгосныг гэж яг ярих нь зүйтэй. Буруу сонгосны гарах үр дагаврыг нь та одоо жишээлбэл олж. Магадтайгаас хэдэн жилийн өмнө байсан бол нэлээд хэдэн жилийн өмнө байсан бол жишээлбэл бодит ажлын байр дээр зэтэй гардаг штэ тий. Тэгэхэд ер нь тэр мэргэжлээ шал дэмий сурцсан хайрын цаг хугацаа, хайрын мөнгө гэж жишээлбэл зарим нь яг амаа барьж яадаг. Одоо болохоор бол ерөнхийдөө бид нар бол яг хэрэгцээ мэргэжлээ буруу сонгосон бол гарах үр дүн бол бас л яг ижилхэн өнөөдрийн бидний ах эгч аав ээж нарыг хилж байгаагаас өөр бас асуудал үүсэх байхаа гэж би бол одоо жишээлбэл хөвдө хардаг байхгүй. За би мэргэжлээ бараг зөв сонгосон байгаа даа гэж. Жишээлбэл ойр тойрны дүүнер ч юм уу одоо найзууд нэр одоо мэргэжлийг сонгож байгаа тохиолдолд бас нэг тодорхой хэмжээнд чадах хэмжээгээр зөвлөгөө өгөхгүй л ингээл үздэг. Тэгэхээр та бас яг одоо бидэнд энэхүү лайв үзэж байгаа манай одоо сурагчдад зориулаад мэргэжлээ хэрэгцээ та буруу сонгох юм бол танд ирээдүйд гарах сөрөг үр дагавар чинь ийм байх болно шүү гэд нэг захиж хэлээч. За яг энэ асуудал дээр би илүүтэй эерэг өөдрөг байр суурьтай байдаг. Нэгсэндээ за нэг мэргэжлийг мэдээж бодож байгаа сонгож байгаа тийм тэр шийдвэр гаргалт хэрвээ буруу байх юм бол энэ дээр одоо мэдээж цаг хугацаа одоо тэр буруу сонгоод сурсан өнөөдрийг хүртэл явсан цаг хугацаа мэдээж алдагдана. Мэдээж илүү гаргаж болох байсан амжилт буурна, бүтээмж буурна. Мэдээж амьдралаас авах аз жаргал сэтгэл ханамж буурна. Гэхдээ тэглээгээд буруу сонгосон гэдгээ мэдсэн тэр үеэс эхлээд ахаад шинээр эхлэх амьдралыг шинээр юмаа сонгох боломж гарч ирж байгаа. Тэгсэндээ мэргэжлээ буруу сонгосон байна гэдэг чинь амьдрал тэр чигтээ унжин гэсэн ердөөсөө биш. Та ингээд дуусч байгаа гэсэн үг агтаасаа биш. Энэ дээр битээ тийм сөрөг одоо тийм өөдрөг бус байдлаар хараарай гэдгийг би бол
хэлдэг. Тэгээд жишээлбэл санхүү эдийн засгийн их сургуульд би бас яг зочлуулчихээ аялал жуулчлалын менежментийн хөтөлбөр эрхлэлээр 4 жил 5 жил ажилласан. Тэгж яхад яг уу гэхээр тухайн мэрэгчлээд бид нар орж ирээд их сургууль сурч байхад дадлагын байран дээр давхар дадлагжуулдаг байсан. Жишээлбэл зочлуулч гэж чинь одоо яг хоол үйлдвэрлэл зочдлууд гэдэг түгээгээд дадлагжуулдаг байхад юу харагдсан гэхээр орж ирсэн хүмүүс эхний жилдээ яг энэ миний одоо мэрэгжил мөн байна биш байна гэдгээ мэдээд хархан гараад яг үлдчихэж байгаа хүмүүс хамгийн чанартай сурч мэрэгчлээ өнж үлдчихэж байгаа. Тэгэхээр үнэхээр мэрэгжлийн одоо буруу сонгогчтой гэдгээ 4 жилийн дараа төгснөхийн дараа ажиллаад мэдэх биш те яг сурж явах явцдаа давхар тухайн мэрэгчлэрээ өнгөөч хамаагүй те эсвэл цагийн ажиллаж хамаагүй сайн дурын хамаагүй ажил хийж үз. Яг хийж үзэхэд энэ миний хүсэж байсан зүйл мөн байна биш үү гэж угаасаа мэдэгддэг. Тэр үед үнэхээр биш байгаа бол нэгэнт мөнгө зарцуулсан юм чинь аав ээжээсээ мөнгө авсан юм чинь гүрийнхээс өөр аргагүй гэж гүрийхгүйгээр аав ээжтэйгээ ярилцтэй санхүү гэж өгч байгаа юмстай ярилцаад за үнэхээр миний хүсэж байсан зүйл биш байна. Миний одоо үнэхээр хүсэж байгаа зүйл мөн боловч би бэлтрээ биелэхгүй гэж болж штэ. Жишээлбэл хоол үйлдвэрлэлөөр маш хүн салбар штэ олон цагаар зогсдог, уурын зогсдог. Гэтэл миний сонирхол зорилго мөн боловч миний би бэлтрээ биелэхгүй. Эмч болъё гэд сонирхоод хүмүүс туслая гэдэг гоё зорилгын хүрээнд явж ирсэн чи би цус харч чаддаггүй. Өвчтөө хүн харахаараа би эмпати өндөртэй учраас өөрөө давхар хямардаг. Тэгэхээр яг тэр мэрэгжлийн чинь онцлог өөрөө практикээр гарахаар яаж өөрт чинь нөлөөлөд байна, ямар мэдрэмж өгөөд байна гэдгээ сурж байгаадаа ажиллаад үзчих. Хэрвээ үнэхээр биш байх юм бол дараагийн алхмыг бид нар хийх боломжтой. Тэгээ зөв би бас юу гэж хэлхийг хүсдэг вэ гэхээр ер нь 12 дугаар ангиа төгсчхөөд хэрвээ өөрийгөө таньж амжаагүй, мэрэгчлээ таньж амжаагүй бол 1 жилийн завсарлага яагаад авч болохгүй гэж. 1 жилийн завсарлага авах хоорондоо би хүсэж байгаа мэрэгчлүүдээс судлаад, сонжоод, ажиллаад үзчих юм бол жилийн дараа би хамгийн оновчтой, алдаа багтай, эрсдэл багтай тийм сонголтыг хийх боломжтой юм байна. Хүүхдүүд 1 жил ингээд алгасан гэнэ сургуульгүй үлдчихвэл одоо бас хүүхдүүдэд доод тахгүй болно. Би ур чадваргүй юм байна те. 1 жил гэдэг чинь яг зөв шийдвэр гаргахын тулд өөртөө зарцуулах хугацаа бол жил бол богино хугацаа шүү дээ. Тэгэхээр буруу сонгож дараад нь одоо амаа барьж яхаар 1 жилийн хугацааг аваад өөрийгөө таниад мэрэгчлээ зөв сонгоход зарцуул хааштай буруу гэдгээ мэдсэн бас сэтгэл санаагаар унаж би өнгөрлөө гэж бодохгүйгээр одоо тэгвэл би ямар зөв шийдвэр гаргах вэ? Тэгээд шинэ одоо мэрэгжил эзэмшээ шинээр амьдарч эхлэхэд чинь өмнөх сурсан бүх зүйл чинь эрдэм болоод хувирагдсан байгаа. Бүх зүйл туршлага байгаа учраас энэ тогтоосоо харуулж байна. Тэгэхээр зөв буруу гэдэг биш те сонголтоо өөрөө хувилбараа буруу тооцож буруу хувилбарыг сонгосон байна гэсэн үг шүү дээ. За цэцэмлэг өгчтэй баярлалаа. Одоо би түрүүн сасар барам зөвлөсөн хин шийдвэр гаргана тэр хүн хариуцлага хүлээнэ гэдэг бол бүр яг оноод хэлсэн. Угаасаа л тийм. Тэгэхээр одоо эцэг ихтэй яг хүсэж байгаа мэрэгчлээ ойлгуулахын тулд тухайн хүүхэд яг зорилгоо тодорхой болгочихсон. Өөрийгөө таньчихсан. Нэгсэндээ эцэг их тухайн хүүхэд өөрөө шийдвэр гаргана гэдэгт нь итгэл төгс байх. Тийм зүйлийг л эцэг ихтэй мэдрүүлэх хэрэгтэй. Ярилцах замаар. За ээжээ би ийм зорилготой ээж аваа те. Би ийм зүйлийг хүсэж мөрөөддөг. Би ийм ур чадвартай. Ийм өвөгдөлтэй, ийм авиас чадвартай. Би ийм юмд дуртай, ийм юмд дурггүй. Нэгсэндээ ингээд өөрийгөө бүрэн ингээд өөрийнхөө хэмжээнд таньсан байна гэдгийг чи эцэг их мэдэх хэрэгтэй. Тэгжээж ихтгэл төрнө шүү дээ. Тэгээд яг энэ дундаас надад ийм сонголтын мэрэгчлүүд ууг нь бол байна. Гэхдээ хамгийн илүү тохирох нь надад илүү ойрхон энэ байна. Тийм учраас би энэ мэрэгчлийг сонгож байна. Намайг дэмжээч. Хэрвээ явцын дунд асуудал үсээд алдаа гараад буруу шийдвэр, буруу сонголт хийсэн бол би хариуцлага өөрөө хүлээе гэдэг. Ер нь бол хүн чинь өөрөө өөрийнхөө л эзэн шүү дээ. Одоо төр засаг жишээлбэл яг тухайн хүнийг ямар мэрэгчлээ болох ёстой гэдгийг чиглүүлж зааж оролцож тэр амьдралд нь тэгж чадахгүйгаас хойш би ямар шийдвэр гаргах нь би өөрөө л хариуцлага хүлээнэ. Жишээлбэл эцэг ихтэйгээ ойлголцохгүй за тэгвэл хүснээр чинь би тэр мэрэгчлийг чинь эзэмшээд үг юм аа диплом аав гэдээ эргээ шийднэ гэдэг тэр хүн л өөрөө хохирж байгаа болохоос эцэг их хохирохгүй. Тэгээд чи өөрийнхөө замаар өөрийнхөө цагийг үрээд явж байгаа. Тэгэхээр анханасаа эцэг их чинь яг юу хүсэж байгаа гэдгийг бас ойлго. Магадгүй яг чиний олж хараагүй зүйлийг олж харсан бол
тэрийг өөрийнхөө одоо хүсэж байгаа газар зүйлтэй яаж уйж холбож болох вэ? Ер нь бол маш ухаалаг байдлаар хандхыг л санал болгоно. Тэрнээс муудалцаад тий одоо ингээд гэрээсээ ууралж гараад тэгвэл би энэ чинь амьдрахгүй та нар намайг ойлгохгүй байна гэд юу ч шийдэхгүй. Тэгэхээр өөрийгөө яг зөв мэрэгжил сонгох гэж байгаа гэдгээ олон талаас нь баталж нотолж харуулах юм бол эцэг их хүүхдэд итгэж байгаа бол хизээж дэмждэг. За энийг ярихаас өмнө миний нэг таньдаг хятад хүн хүүхэд нь химэл одоо яг энэ бодит биш одоо химэл мөнгийг одоо зах зээл дээр ингэж нийлүүлэх химэл мөнгөөр одоо гарт баригдгүй тэр одоо мөнгөөр худалдаа 8 хийх чиглэлийн тийм сургууль одоо мэрэгжил жишээлбэл эзэмшсэн байгаа байхгүй юу? Одоо би бүр нэрийг санахгүй байна. Тэгэхээр ирээдүйд яг ийм болно гэж төлөвлөөд зарим хүмүүс өөрсдөө эртнээс бэлддэг нэг тохиолдол байна. Гэтэл заримуд нь яг уу гэхээр жишээлбэл одоо хэдийгээр робот техник технологи илүүтэй хөгжиж байгаа ч гэлээ гэсэн хүн байсаар байх учраас одоо энэ хүн хүнтэйгээ харилцдаг харилцаан дээр суурилсан мэргэжлүүд байх нь тодорхой юм байна. За хэдийгээр одоо техник технологи бид нар сайн суралцахгүй бол ирээдүйн шахагдана гэсэн ойлголт байх уу гэвэл байж магадгүй байхгүй ч магадгүй. Тэгэхээр энийг бол бид нар сайн хэлэх юм. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр яг өөрийнхөө хүсэж сонирхож байгаа тэр зүйлээ тэр мэргэжлээ эзэмш дараад нь юу ч болсон байлаа гэсэн тэр нэгэд сонирхоод дурлаад өөрийн болгоод эзэмшсэн тэр ур чадварыг чинь бид хөрвөх чадвартай байдлаар нь богино хугацаанд мэргэжүүлэх, богино хугацаанд чадварчих те ур чадвараа нэмэгдүүлэх тийм боломж бол хизээд гарна. Тэгэхээр аль нэг зүйл рүү яг ийм болох гэж байгаа юм байна. Энийг л хийхгүй болохгүй би амьдрах боломжгүй болчих юм байна гэдэг нөгөө дуртай зүйлээсээ хазаагаад зорилгоосоо хазаагаад шал өөр зүйл рүү яваад орох юм бол нөгөө мэргэжлээ буруу сонгосон юм хэрэг онцгой шиг ярьсантай адилхан тийм зүйл болно. Тэгэхээр аль нэг зүйл хэтэрхий битгий туйшил яг ийм л юм болох юм байна гэдгийг өөрийнхөө дуртай чаддаг сонирхдаг зүйлээ барьж ав тийм мэргэжлээ эзэмш ирээдүйд юу ч болсон байлаа ямар ч нөхцөл байдал уян хатан зогсож чадах тийм ур чадварыг эртнээс бий болгох тэгээ хөрөх чадвараа нэмэгдүүл. Одоо ингэж л харж байна. Мэдээж маш олон талаас харагдахгүй тийм. Жишээлбэл Японд одоо 80 эмээ одоо бид нар эмээ гэж ярьж байгаа шүү дээ. Настай хүн болохоор шинээр програм бичиж сураад ажилд орсон жишээ байна шүү дээ. Гэтэл 80 хэдтэй 70 хэдтэй болсон гэдэг чинь нийгмээс гарчихсан биш. Өөрийгөө богино хугацаанд ур чадвараа чадхаа нэмэгдүүлж байвал хэдээд хэрэгцээтэй байдаг. Ер нь бол ямар мэрэгжил эзэмшсэн гэдэг нь чухал биш үү шүү дээ. Тухайн хүн тэр мэрэгжлээ амь оруулж идэг. Маш олон хуульчид, маш олон эмчнэр байдаг. Тэднэр юугаараа ялгардаг? Сэтгэлээрээ, чадвараараа тэр нэг ялгарах зүйлээ бий болгох. Тухайн мэрэгжлээ эзэмш тэр мэрэгжил чинь зорилготой ч бүрдэх ёстой. Харин тэр мэрэгжлийг эзэмшсэн хүмүүс дундаас нэг хуваараа ялгарчих. Тэр ялгарлыг бий болгочих. Дээрээс нь өөрийгөө хинтээж бусдад битгий харьцуул. Би өөрөөр хөрсөлдөгч хэвээ хин нэгэнтэй өрсөлдмөр бол өөртөө өрсөлд өөрийгөө хөгжүүл. Тэгэхээр одоо яг түрүүн чинь хэлсэн шүү дээ 10 мэрэгжил эрттэй байна гэсэн чинь хэдэн алдан болсон байна гэж дээ. Тэр чинь судалгаан дээр хийж хахад байхгүй болох тохиолдол байж шүү дээ. Тэгэхээр тиймд одоо яг ингээд гаргацсан зүйл хатуу итгэж одоо өөрийнхөө нөгөө дур сонирхол зорилгоос битгий холбож байгаа гэж. Би энэ мэрэгжлүүд дундаас алийг сонгох вэ гэж бодхоос өмнө эхлээд өөрийгөө танаа. Түрүү өөрийгөө таних тал дээр одоо гом багш, сур арга зөвлөх бүгд маш тодорхой ярьсан тий. За өөрийгөө таньсныхаа дараа би тэгвэл яг ямар зорилготой юм бэ гэдэг зорилгоо тодорхойлоо. Алс хэлтээ юу хийж бүтээх гээд байгаа. Би юунаас ад жаргал авах вэ? Ямар утга учиртайгаар би амьдрах ёстой юм. Би эцэг ямар өв үлдээх ёстой юм амьдралаж хувь нэмэр оруулж амьдрах ёстой юм гэдэг тэр зорилгоо тодорхойлоо. Зорилгоо тодорхойлоод өөрийгөө таньсны дараа яг энэ зорилгодоо хүрэхэд чинь туслах ямар мэрэгжлүүд байна гэдгээ судалж гаргаа. Тэгээс маш олон жагсаалт байна шүү дээ. 6 багш хэлснээр 30
мэрэгчлээ гаргаад тэндээс 10 ингээ шүүгээд гэдэгтэй адилхан. За ингээ мэрэгжлийнхээ чагсаалтыг гаргацсан бол тэр чагсаасан мэрэгчлүүдээс мэрэгчлүүдийнхээ онцлогийг судал. Мэрэгжил болон өөр агуулгатай, өөр онцлогтой. Хэдийгээр нэг салбарт харьяалж байгаа ч мэрэгжил болгоны онцлог. Тэгээд тэр онцлогууд тэгээд судалсан бол энэ дундаас би зорилгодоо хүрэхэд надад тохирох хамгийн одоо нийтлэлтэй мэрэгчлүүд нь юу вэ гэдэг тэр хувилбаруудаа тэр дундаас гаргаад авчих. За ингээд сонгосон хувилбарын талаар ээж баг тий одоо энэ зөвлөхүүд одоо сургууль хүмүүжүүлэгч бүх хүмүүстэй ярилц өөрөө бод судал. За ингээд ярилцсныхаа дараа тэр одоо мэрэгчлийг хаана илүү чанартай зааж ин гэдэг тэр сургууль багш нараа судлах нь төхөн байдаг. Монголд илүү сайн заагаад байна уу? Гадны улсад заагаад байна. Хэрэг гадны улсад бол би өөрийгөө яаж бэлтгэх вэ? Монголд бол аль сургууль тэр сургуулиуд аль багш нь илүү сайн намайг чиглүүлэх үү гэдгээ хүртэл ингээд бодно гэсэн. За ингээд би энэгээр сурлаа гэхэд 4 жилийн хугацаанд яг ямар зардал гарах юм гэдэг та нарын мөнгийг аав ээж чинь хэлж учраас аав ээж нартай ярил. За хүүхэд ийм сонгоод хийж байгаа ийм зардал гарах нэ та нарын нэгээ төлөвлөрөө гэж бас энэ бүлэгтэй ярилцах асуудал. За мэдээж тэгэл тэрний дараа бол карьер төлөвлөлт гэж яриад явах тийм. Тэгэхээр сонгож байгаа сонголт болгон чинь одоо сурагч таны хариуцлага та сонгосон одоо бүх сонголтондоо гаргаж байгаа бүх шийдвэрлэлд өөрөө хариуцлага хүлээх ёстой. Хэн нэгэнд бурууг нааж хэн нэгнээс бид нар одоо юу гэх юм те ямар нэгэн хариуцлагыг хэн нэгнээс ирэх биш. Эцэг их энэ бусад хүмүүс чинь та нарт зөвлөн, чиглүүлэн, дааварчлан сонголтыг бол та өөрөө гаргана. Тэгэхээр маш их судлаарай. Одоо ийм зүйлүүдийг маш их сонсоорой гэж хэлмээр байна. Амжилт хүсье. За баярлалаа.